Сайн байцгаана уу? Мөнгөчин байна. За өнөөдрийн бичлэгээр сөүл дүүв чуулганы дизайны магад нөхөрлөг ахын нэг цагийн хичээлийг та бүхэндээ дуу оруулж орчуулж өгөх болно. За тэгээд яагаад энийг орчуулж өгч байгаа вэ гэхээр миний энэ YouTube хийж байгаа зорилго маань болохоор дизайн хийх бас видео эдит хийх тийм бодол нь байгаа, хүсэл эрмэлзэл нь байгаа. Гэтэ хамгийн асуудал нь болохоор монгол хэлэн дээр яг тохиромжтой биднэрт бэлтгэгдсэн тийм контент маш бага байдаг гэсэн. Тийм учраас миний хувьд болохоор тийм контентууд орчуулагдаж ямар нэгэн монгол тийм мэрэгжлэнүүд гарч ирж бичлэг хийхээсээ илүү нэг хэл төрүүлээ сурчих юм бол хамаагүй хурдан юм байна гэдгийг ухаарсан байгаа. За юу гэсэн үг хэрэг миний одоо сурж мэдсэн зүйл бас одоо үзэж байгаа зүйлсийн бараг 90% нь солонгос хэл дээр байгаа. Тийм учраас хэл гэдэг зүйл болохоор зүгээр хэрэглэгдэх нь гэсэн үг. Би одоо солонгос хэлээр сурахын тулд би сурж байгаа юм биш. Одоо би солонгос хэллээрээ кино үзэхийн тулд би солонгос хэлийг сурж байгаа. Эсвэл би солонгос хэлийг сурж байгаа зорилго маань хүмүүстэй би ярилцахын тулд сурж байгаа. Эсвэл солонгос хэл сурж байгаа зорилго маань би шууд одоо солонгос номыг ямар ч шууд асуудалгүйгээр уншдаг болмоор байна гэсэн зорилготой сурах юм бол илүү хэл сурахад илүү зорилготой болох юм болоо гэж бодож байна. За тийм учраас солонгос хэлэн дээр болохоор дизайны бас видео эдитийн маш олон хичээл байгаа. Тийм хэлсэнчлэн би яг миний 90% буюу би бүх одоо энэ дизайны мэдлэг бас видео эдит, камер, бас бродкастинг бүгдийг нь болохоор солонгос хэл дээр сурж авсан байгаа. Тийм учраас та бүхнийг хэл заавал сураасай гэж хүсэж байна. Нэг хэл сурах юм бол таны харж байгаа өнцөгч нь илүү томрох байгаа. За тэгээд мэдээж монгол хэл дээр хайлт одоо интернетээс хийх юм бол олдоц их бага байдаг. Гэтэ солонгос хэл дээр эсвэл англи хэл дээр хайлт хийх юм бол маш их байгаа. Ягаад тэгэхээр энэ дизайн гэдэг зүйл бас видео эдит, бродкастинг болохоор маш олон жилийн хугацаанд явагдаад хүмүүс суралцаад бас хүмүүс зааж өгөөд бас онлайн бүх зүйл дээр идэвхтэй байдаг зүйл. Гэтэ монгол хэл дээр л энэ байна уугүй юу гэдэг нь асуудал байгаад байгаа. За тэгээд дизайны хувьд болохоор өнөөдөр би сөүл дүүв чуулганы ахын хичээлийг та бүхэнд орчуулж өгөх байгаа. За тэгээд хэлж гисэн ялгаагүй. За солонгос хэлийг сурчлаа. Гэхдээ одоо эмнэлгийн солонгос хэл, за барилгын солонгос хэл, одоо физикийн одоо хүрээлэнгийн солонгос хэл, одоо техникийн солонгос хэл, дизайны солонгос хэл гэдгийг солонгос хэл сурсныгаа дараа тэрийгээ илүү наривчлаад судлаа сурах хэрэгтэй байгаа. Саяхан тэгэхээр техникийн 3 ах солонгосоос ирснийг та бүхэн мэдж байгаа. За тэр 3 ахын орчуулгыг хэр баргийн орчуулагчнаар ингээд орчуулж чадахгүй. Ягаад тэгэхээр техникийн үг хэллэгүүд, мэрэгжлийн үг хэллэгүүд маш орж байгаа учраас шууд одоо орчуулга нь зогсоос аргагүй болдог ч юм уу. Ягаад тэгэхээр техникийн солонгос хэлийг суралцаагүй тэр тал руугаа илүү анхаарал байхгүй учраас одоо тэр үгнүүдийг мэдэхгүй учраас орчуулга нь болохоор шууд зогсож байгаа. За яг түүн шиг одоо барилга дээр гараад ч гэсэн барилга дээр хэрэглэгддэг одоо мэрэгжлийн одоо солонгос хэлний орчуулга гэж байгаа. Яг түүнтэй ижилхэн шиг дизайнд гэсэн маш олон төрлийн дизайн байгаа. Жишээ нь сошиал дизайн, одоо график дизайн, эсвэл хувцсны дизайн. За сошиал график дизайн дотроо жишээ нь гэх юм бол эмнэлгийн одоо тоног төхөөрөмжөнд наадаг дизайн, эсвэл эмний хаяг наадаг дизайн, эсвэл фэшн дизайн, эсвэл кофе шоп, эсвэл юм хоолны дизайн ч юм уу, тэрийг бэлтгэхэд нарийн суралцах хэрэгтэй гэсэн үг байгаа. За миний энэ YouTube хийж байгаа зорилго бас энэ хичээл бэлтгэж байгаа зорилго нь болохоор та бүхэнд үндсэн дизайны одоо фонт гэж юу, текст гэж юу, color гэж юу, үндсэн зүйлсүүдийг өөрийнхөө мэдих хэмжээнд сурснараа зааж өгч байгаа. Харин та нар үргэлжлүүлээд наривчлээ сурах нь болохоор та бүхний хичээл зүтгэлээс хамаарах байгаа. За өнөөдөр болохоор би одоо чуулганы дизайн тэгвэл сүм дотор явагддаг дизайн, тэгвэл манай сүмд явагдаж байгаа дизайн ямар байдг вэ гэдгийг солонгос төв чуулганы бүр дизайны багийн үйлчилж байгаа учраас тэн дотроо энэ бүх зүйлийг энэ дотор нь яваад хийсээ байгаа сурсан хүний хичээлийг таавд орчуулж өгөх гэж байгаа маа. За тэгээд одоо үнэхээр мэрэгжлийн график дизайн байлаа. Гэхдээ сүм чуулганд орж ирээд сүм чуулганы дизайн ямар өнгө төрхтэй хийдгийг, яаж хийдгийг нь мэдэхгүй бол тэр хүн үнэхээр чадвартай ч гэсэн яг одоо итгэгч аханд ус хараад гой болсон байх шүү, гой мессеж өгж байна шүү гэж харахааргүйгээр хийж болно гэсэн үг. Тийм учраас
нарийн суралцах зүйлсийн та бүхний хичээл зүтгэлээс их хамаарна гэсэн үг байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээл маань болохоор баг цаг өнгөрөө байгаа. Тийм учраас чуулганы дизайныг үнэхээр сурмаар байгаа бол та бүхэн хичээлийг дуустал нь үзээсэй гэж хүсэж байна. За нэг зүйлийг нэмээд хэлэхэд за магтан дууны багийнхан маань магтан дуугаа одоо өнгөө өөрийнхөө тэр дуугаа сайн бэлтгэхгүй, хувийн бэлтгэл сайн хийхгүй бол сайн дуулж чадах уу? Энэ бол боломжгүй шүү дээ. За видео эдит хийдэг, видео багт үйлчилж байгаа нэг ах байлаа. За тэр ах болохоор одоо видео эдитийн талаар илүү ингээ байнга суралцахгүй бол тэр хүн одоо энэ 2024 онд нийцсэн одоо хүмүүс үзэхэд тохиромжтой тийм видео хийж чадах уу? Бас үгүй шүү дээ. Тийм учраас заавал өдөр бүр ингэ суралцах хэрэгтэй. Видео дизайн болохоор жил болгон цаг тутамд ингэ шинжлэгдэж идэг учраас тэр зүйлээс нь хоцрохгүйгээр байн суралцаад явж явах хэрэгтэй байгаа. Тийм учраас дизайны хувьд болохоор би өөрөө солонгос хэлээр сурсан зүйлсээ та одоо 2 3 жилийн хөдөлмөрийг та хүнд одоо хэдхэн минутанд ч юм уу зааж өгөх боломжтойгоор би багасгаад энэ бичлэгээ дамжуулаад хүргэж байгаа гэсэн үг байгаа. За тийм учраас та хүн үнэхээр өөрийнхөө чадварыг нэмье. Эсвэл чуулганыхаа үйлчлэлээр илүү гоё постэр, илүү гоё видео хийя гэсэн хүсэл эрмэлзэлтэй бол заавал суралцах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар заавал энэ YouTube одоо миний сувгийг ингээд дагаад заавал үзээсэй гэж байгаа юм биш. Өөр одоо чуулганы видео дизайныг хэрхэн хийдэг, бэлтгэдэг талаар заавал нэмж сурах хэрэгтэй гэсэн үг байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ бас өнөөдрийн орчуулгатаа за тэгвэл орцгоё. Кажа. За тэгвэл өнөөдрийн Queer-ын дизайн Punsa гэдэг сүйдүүж болгоны ахын хичээлийг та бүхэндээ орчуулад явах болно. За мэдээж би мэрэгжлийн орчуулагч биш учраас дунд нь алдах ч юм уу тийм зүйл за та бүхэн мэдчихэж байгаа. Ямар ч тач дизайны үг хэллэг чадхаараа ямар ч тач та бүхэнд ойлгогдохоор тайлбарлаад явъя. За тэгвэл хамтдаа хичээлдээ орцгоё. За харах юм бол энэ 4 жилийн медиагийн цугдралтын бичлэг байгаа. За энэ дээрээс харах юм бол одоо ингээд яг нэг сөөтөвч болгонд болохоор 4 баг байгаа гэж байгаа шүү дээ. Тэрний одоо 교회 미디어 선교부 김동원 그리고 선생님 팀은 뭐를 해야 되는지도 설명. одоо ийм хичээлүүд байгаа. Одоо сөөтөвч болгоны багийн ахлагч нар нь болохоор яг юу гэдэг талаараа хитэн хүн үйлчилдэг. Тас тэр үйлчлэлийн талаар тас ирсэн бичлэг байгаа. За энэ бичлэгэн дээр гарч байгаа энэ ах өнөөдрийн хичээлийг заах байгаа. За тэгээ энэ ахыг харуулахын тулд энэ бичлэгийг нээсэн. Хэрвээ хүсэх юм бол тэгээ хитгэн хүн эсвэл бас бичлэг хийхэд жоо хэцүү шүү дээ. Тийм учраас олуулаа университет энэ бичлэгийг дахиад орчуулад өгөөч гэх юм бол энэ хичээлүүдийг ч гэсэн ингээд орчуулад өгөх боломжтой байгаа. За энэ болохоор хэвлэлийн баг байгаа. Одоо ном байгаа шүү дээ. Манайх номоор бас нэлээд алдартай. Энэ техник. За энэ бичлэг байгаа. За өнөөдрийн хичээл маань болохоор энэ Queer-ын дизайн Punsa гэдэг одоо чуулганы одоо дизайны үйлчлэл гэсэн хичээл байгаа. За тэгвэл хамтдаа сонсоод хичээлээ эхлэе. Та бүхэндээ мэдлэе. За миний хувьд болохоор сөөтөвч болгоны медиа багт нөхөрлөж байгаа Хэмдэ уяг ах байна. Уулзсан та хоёртай байна. За яг үндсэндээ өнөөдөр бүхий л ахын дүүснэртэй хамтдаа хичээл заана гэдгийг мэдээгүй. Зөвхөн сөөтөвч болгоны медиа багийн ахын дүүснэрт хичээл заана гэж бодсон байгаа. Анхандаа болохоор сөөтөв медиа багийнхантайгаа л заана гэж бодож байсан. Тэгсэн чинь бүхий л ахын дүүснэр заахаар болсон шүү гэдэг мэдээг сонсоод жоохон санаа зовж байна. Яг үндсэндээ хэцүү нь болохоор штэ. Яг ингээд ойрхоноос нөхөрлөж байгаагүй учраас яг ямар талаар одоо нөхөрлөж заах вэ гэж их бодсон байгаа. За дизайны хийн юуд. За хичээл гэж хэлгээд бас жоохон тэмэрхүү байна. За яг ямар зүйл хэрэгтэй юм болоо гэж их маш их бодсон юм шиг байна. За зүгээр дизайны талаар заана гэвэл миний хувьд болохоор дизайны нэг мэрэгжилт нь биш. Яг мэрэгжлийн тийм хүнээс өгөх зөвлөгөө биш учраас за албаар нэрийг нь болохоор чуулганы дизайны үйлчлэл
гэж нэрийг бас өгсөн байгаа. За энэ Queeron гэж одоо чуулганы чуулган зохистой гэдэг ч юм уу тэгж орчуулагдах баг. Тэгж нэрлэх нь зөв үгүй мэдэхгүй байгаач. За ямарсаа чуулган дотор дизайны үйлчлэлээ хийнгээ өөрийнхөө мэдэрсэн сурсан зүйлсийг тэр зүйлсүүдийг та бүхэндээ хуваалцнаа. За энэ удаа ганцхан удаа энэ хичээл маань явагдах биш. Энэ байнга хичээл маань явагдахаар байгаа. За өнөөдөр эхний хичээлийг ингээ бэлтгээр болсон байна. За энэ удаагийн хичээл маань ер нь хоёр хичээл заахаар байгаа. Өнөөдөр Zoom-ийн 5 цагаас эхэлсэн байгаа. Бас 2-7 хоногийн дараа 6 сарын 2-нд бас эзний өдрийн 5 цагаас хийхээр болсон байгаа. За Zoom-ээр дамжуулаад хичээлээ заах болно. За өнөөдөр болохоор за энэ бол манай чуулганы дизайн ямар чиглэл рүү явж байгаа бас тип дээрийг та бүхэн зааж өгнө. За тэглээгээд бас мэрэгжлийн зүйлс биш байгаа. За анх удаага медиа үйлчилж байгаа. Бас дизайнд анхаарлаа хандуулж байгаа. Тийм хүмүүс жоохон шин юм шиг санагдаж байгаа. Өмнө нь болохоор дизайндээ үнэхээр сайн хүмүүс байсан ч амархан мэддэг зүйл бас байж болохоор байгаа. За ямар ч тач та бүхэнд мэддэг болохоор зүйлсийг бэлдсэн байна. За хоёр дахь хичээл маань болохоор 2-7 хоногийн дараа болгоолноо. Тэр үед бодитоор хийжсэн загвар дээрээ та бүхэн дээрээ нөхцөл байдлыг харангаа. За тэр үгийг танилцуулах болно. За тэр үед болохоор ахын дүүсэртэй хэрхэн нөхөрлсөн, хэрхэн харилцсан гэдэг илүү нарийн зүйлсийг бэлдсэн зүйлсээ та бүхэн заагална. За энэ хичээлийг зааж байгаа зорилго нь болохоор энийг сонсоод за та бүхнийг сонсож байгаа хүмүүсийг сонсоод хэрэгтэй цаг байх боловч за энэ за нэг каталог чатын групп байгаа. Тэр групп бас Zoom групп. Тэр хүмүүст нэг чат маш олон зүйлс асуудаг. Тэр асууж байгаач. За тэр олон зүйлсийг харангаа ингэж нөхөрлөх хэрэгтэй юм байна гэж бас бодсон байгаа. За энэ Zoom хичээл маань болохоор нөгөө open chat даар дамжуулаад тийм хичээл болохоор бас гэдгийг зарласан байгаа. За өмнө нь болохоор гесамуугаар дамжуулаад хоорондоо холбоотой байх боломжтой байсан. Гэхдээ яг open chat нь хамгийн одоо шууд хоорондоо харилцахад тохиромжтой тийм зүйл юм шиг байна. За open chat-аар дамжуулаад янз бүрийн зүйл дамжуулах, зарлал, тиймэрхүү зүйлсүүдийг дамжуулаад хэлүүлэх гоё юм шиг байна. За өнөөдрөөс эхлээд би тэр чатын группт болохоор бас олон зүйлийг ингээ хуваалцахаар болсон байгаа. Та бүхэн ч гэсэн сайн оролцож хүсэж байна. За миний MBTI IR хэлсэн учраас за ингэж хичээл заагаад бас амархан биш байна. За тийм учраас чатын одоо тэр чат группт ч гэсэн бас тэг харилцахад бас хэцүү байгаах. За ямар ч тач та бүхэнтэй хамтдаа хичээлээ заая. 자, 들어올래래. За, эхлээд чуулган дотор дизайны үйлчлэл юу вэ гэдэг талаар хамтдаа бодож үзцгээе. За, медиа багаас
ямар өөрчлөлт хийж байгаа вэ гэдгийг 제 생각과 경험으로는 мэдмээр байна. 이제 서울중앙교회뿐만 아니라 За сүү төвч болгоомж 계신 분들이 биш бас бусад чуулганы ахын дүүснэр хийж байгаа зүйлс маань яг ямархуу зүйл байгаа вэ гэдгийг тэрийг оруулж гиснийг харсан байгаа. 가장 기본적으로 За хамгийн энгийн зүйл дизайн гэх юм бол хамгийн ихний зүйл нь ямар нэгэн постэр байгаа. Тэгээд 사실 요즘에 또 за сүүлийн үеч гэсэн постэр гэлтгүү. 각종 영상이나 성경 강의 자료도 만드는데요. 어떻게 보시면요. За түрүүлээрээ. 스피커가 계속 맞습니다. 네. 지금 약간 다시 За жоохон улаад байсан. За одоо болцсон юм шиг байна. За зүүмээ жижиг өгөхөр утсан байна. За ковид өнгөрөөд өнөхөр өмнө сайн хэрэгжилж байсан. Тэг хэрэглэхгүй утсан юм шиг байна. 그러면은 아까 다시 얘기하던 거 이어서 За ярьжсэн зүйлсээ өргөжлүүлээд ярья. 교회 행사 포스터들도 За чуулганы дизайн постерд харах юм бол үнэхээр гоё хийж байгаа зөндөө харж байгаа. 있고요. 뿐만 아니라 영상 За постероос гадна за бичлэг 기본적으로 우리가 디자인입니다. за эдгээр зүйлсийг бүгдийн нийтэд нь хэлвэл бас дизайн хийж болно. 요즘에 되게 또 За сүүлийн үед болохоор дизайны хувьд бас хамгийн гоё хийж байгаа зүйлс нь бол за энэ thumbnail байгаа шүү дээ. Одоо YouTube-ийн thumbnail байгаа. За энэ одоо үнэхээр хэрэгтэй бас их чухал юм байна гэдгийг бодож байгаа. За түүнээс гадна ч гэсэн 안내사항도 다 디자인 영역이라고 할 수 있는데요. 요즘에는 за сүүлийн үед болохоор 이런 모바일 за ийм мобайлаар ч гэсэн дамжуулаад ийм постерыг бодитоор хэвлэхгүйгээр их хэрэгжилж байгаа юм шиг байна. За энэ бол манай залуучуудын хэсгээс бэлтгэсэн 톡으로만 공유할 용어도 за энэ 이미지로도 만들었던 것 хэвлээгүй зүгээр категори дамжуулаад явуулсан байгаа. За магадгүй энэ дотор 교회에서 어떤 디자인적인 영역을 봉사하고 계신 게 있으시면 한번 채팅으로 또 같이 지금 올려주세요. 지금 볼 수 있는데요. 어떤 것들이 있는지 약간 사실 소통을 하면서 하면 за бүгд хоорондоо холбоотой жоо харилцангаа чатад бас чатад ингээ харилцангаа явъя гэж утсан. 그리고 이렇게 채팅을 쳐주시는 것 자체도 너무 За чатанд хариу өгж байгаа ч гэсэн 네, 정말 баярлаа. 되게 이제 봉사 영역이 다양해진 것 같아요. 사실 요즘에는 За яг үндсэндээ сүүлийн үед болохоор 글이 아닌 이미지나 영상으로도 많이 за зургаар бичлэг их 최근에 이제 어떤 хүмүүст их хүрж байгаа. За сүүлийн үед ямар зүйл болж байгаа вэ гэхээр нэг ах болохоор каталогод ингээд зарлал байнга оруулах хэрэгтэй тийм нөхцөл байдал болсон. Өмнө нь болохоор за тэнд уулзаараа тэд хүртэл уулзаараа гэж одоо зарладаг байсан. Текст маань одоо ингээд зургаар болсон байгаа. Зураг нь ийм зарлал ашигладаг болсон байгаа. 교제할 때 공지를 하는 역할을 하게 돼가지고 글로 쓰는 것보다 За ер нь текстээр оруулахаас илүүгээр ийм зургийн хэлбэрээр оруулаад категори оруулсан байгаа. За тийм бахархмаар гоё тийм дизайн загвартай биш гэсэн. 이게 또 이런 효과도 있고 이런 디자인도 필요하구나. За ийм дизайны зүйл ч гэсэн хэрэгтэй юм байна. 디자인해야 될 영역은 За багаагаар бид нэр дизайны бэлтгэх зүйл ч гэсэн олон зүйл болж байна. 새롭게 계속 만들어지고 있는데 사실 이제 그거에 대해서는 할 수 있는 디자이너가 예전부터 늘 교회에서 보면은 참 적지 않나 생각이 듭니다. 개인적으로 친한 형제 자매님들은 뭐 디자인하는 거나 또 같이 봉사하는 분들을 보고 희귀종이라고 불리기도 했는데요. 그런데 오늘 바로 이렇게 많은 형제 자매님들이 함께 해주셨는데 반갑습니다. 바로 여러분 디자인이다. 디자인을 한다. 쇼- 디자인을 та нар өөрсдөө дизайн. 개인적으로 너무 반갑습니다. 그런데 이제 미디어 선교부 봉사를 За медиагийн үйлчлэл гэх юм бол шууд мэргэжлийн дизайнер хүмүүс хийдэг зүйл биш. Хийдэг юм бол биш. 뭐 아직 준비가 안 됐다. 아직 뭐 처음이다.
За анх удаага байна. 그러면 한 가지 테스트를 Анх удаага дизайн югт орсон бас одоо бэлтгэлгүй байгаа гэсэн хүмүүс зориулаад нэг тест хий. 다음 보여드릴 이미지를 보고 우리말로 За одоо харуулах байгаа зургийг харангаа. 낀다, 거슬린다 싶으면 여러분은 이제 확실한 디자이너입니다. За энэ жоохон онцгой дизайн болсон байна гэж бодож байгаа бол та мэддэг зүйлээ мэдсэн байна. 인터넷에서 디자이너 화나게 만드는 이미지로 유명한 짤입니다. За интернетээр болохоор дизайнеруудыг бас уурлуулдаг дизайны постеруудын нэг нь байгаа. 이 작은 이미지 안에 За энэ богинохон зургийн дотор 만드는 거슬리게 만드는 요소들이 참 열심히 만든 것 같아요. за энэ хичээнгүйл нь яг хийсэн юм шиг байна. Харах юм бол 움찔하기만 하셨어도 오늘 이 자리에 за зүгээр юм дизайныг хараад инээсэн болвол инээсэн хүмүүс байх юм бол бас дизайны талаар жоо мэдлэгтэй хүмүүс байгаа. За магадгүй энийг хараад зүгээр л юм байна да гэж бодож байгаа хүмүүс байгаа бол за тэгсэн зүгээрээ тийм хүмүүст болохоор нөхөрлөнгөө за энэ нь асуудал байсан юм биш үү гэдгийг өнөөдрийн хичээлээр зааж өгөө тэр нь бас зорилгон болно. 시간 가운데서 두 가지 목표를 이룰 수 있도록 시작해 보도록 하겠습니다. 그럼 본격적으로 За тэгвэл шууд чуулганы дизайны талаар та бүхэндээ зааж өгнө. За өнөөдрийн гол суурь нь болохоор миний дизайны мэдлэгээр дизайн үйлчлэл хийнгээ ямар үйлчлэл 하는 생각이나 키워드들을 5가지로 за 5 төрлөөр та бүхэндээ хуваагаа дизайны талаар 성경 가면에 이런 포스터를 만들어야 돼요. за өнөөдөр одоо библийн семинарын постэр хийх хэрэгтэй гэх юм бол юу бодож хийх талаар 정리를 해보니까 жоон цэгцэлсэн чинь 95 зүйл гарч ирсэн байгаа. 아니면은 또 그런 작업 방식 아니면은 또 За хийх арга за тийм түүл ч юм уу та хүн зааж өгье. За хамгийн ихэнд нь болохоор фонт байгаа. 두 번째가 Хоёрт нь color буюу өнгө, гуравт нь resource. 네 번째가 레퍼런스 За дөрөвдүгээр нь reference. За тавдахын дотоороо түүл байгаа. 영어를 썼는데요. За ямарсаж англиар бүгдийг бичсэн байгаа. За 또는 자료, 예시 어떤 걸로 디자인할 거냐 이 5가지로 오늘 за энэ 5 зүйлээр дамжуулаад 해봅니다. хичээлээ заахолно. 디자인에 정답이 없다고 За дизайнд болохоор яг зөв хариулт байхгүй гэж хэлдэг. Гэтэ яг за фонт энэ гоё гэх юм бол тэрний зөв хариулт болж байгаа гэсэн үг биш. За бодож үзэх юм бол зөв хариулт гэж байхгүй. Гэтэ зөв хариултанд өгсөн зүйлсүүд олон байгаа. За би хийнгээ сурсан зүйлсүүд маань ямар ч тач тэр зөв хариулт зөв гоё харагдаж байгаа фонт гэдэг ч юм тэнд өгсөн зүйлсүүд 해야 된다라는 것들도 байгаа гэж бодож байна. 잘 고려해 주시고 그럼에도 좀 마음에 안 들더라도 За 어쩔 수 없이 за яах ч аргахгүйгээр миний хэмжүүрээр би энэ микрофоныг барьсан учраас миний одоо 기준 보도록 하겠습니다. 혹시라도 그럼에도 좀 자, 의견이 있으면 오늘은 магадгүй та хүн санал байвал чат групп дээр санаа зовлтхоо бичиж өгөөрэй. 주시면은 또 제가 가서 За би харж байгаад 공유하도록 하겠습니다. хамтдаа ингээ авалцъя. 먼저 За хамгийн ихэнд болохоор за миний хэлхийг хүсэж байгаа зүйл маань болохоор фонт байгаа. За дизайн хийхэд хамгийн чухал зүйл фонт. За миний хувьд болохоор дизайны 50% нь болохоор фонт гэж бодож байгаа. За фонтыг сайн бичих юм бол сайн сонгочих юм бол 50%-ийг нь хийчлээ гэсэн үг байгаа. За миний хувьд болохоор одоо зөвхөн фонт л хэрэглээд явж байгаа. 잘 썼다고는 생각 안 하지만 За яг сайн хийсэн гэж бодохгүй байгаа. Хамгийн чухал зүйл нь болохоор ямар фонт ашиглах вэ? 저희가 외부적으로 디자인할 게 아니라 교회 안에서 За бид нэр болохоор гадуур өрсөнсдөр хийж байгаа биш. Чуулган дотор дизайн хийж байгаа учраас за энэ
За ийм текст орохос өөр орохгүй байгаа. Үг орно. 때문에 교회 안에서 За чуулган дотор дизайн бэлтгэх гэвэл за энэ текст маш их чухал юм шиг байна. 작게 쓰면 안 보인다고 За үнэхээр нэг жижигхэн бичих юм бол харагдахгүй байна гээл. 조금만 크게 За том бичих юм бол за наа чи жоохон онцгой харагдаж байна гээл. Тийм үг ч гэсэн маш их гарч ирдэг байгаа. Тэвчээс бодож байгаад ер нь бол эцэстээ бодож исэн чинь чуулган 아니다. дотор дизайныг бодох нь фонт бол ер нь дизайны 50% юм байна гэж бас бодогдсон. За тэрнээс болохоор за фонтны талаар ярина гэх юм бол за фонтод болохоор 성격 гэдэг чинь юу вэ? Зан чанар л үү? За фонтод одоо зан чанар, reaction, feeling юм болов байдаг гэж би бодож байна. 어떤 폰트는 좀 진지한 것도 있고 За одоо та бүхний харж байгаа фонт болохоор 폰트는 제가 봤을 때는 좀 миний 나름대로 덜 진지해 보이고 싶은 폰트를 썼는데 юу гэж зан чанар уу? 그 가장 기본적인 것들을 오늘 조금 더 얘기해보고 За хамгийн энгийн зүйлсүүдийг та бүхэндээ 추천하는 폰트에 대해서 한번 хэлээд бас өөрийнхөө санал болгох фонтуудыг хэлье. 유튜브 За YouTube-ээс харах юм бол 가져와 봤습니다. фонтны талаар сайн зэгцэлсэн байсныг хараад тэрийг аваад ирсэн байгаа. За фонтыг ер нь бол маш томоор авч үзээд хуваана гэж үзэх юм бол 냐 고딕이냐 за 면조나 고독이나 гэж хоёр хувааж байгаа. 여기부터 고민이 시작됩니다. За эндээс ингээд бодож хэрэгтэй байгаа. За 면조 нь болохоор 님들은 어디서 많이 보셨어요? за ахын дүүс нэмэр энийг хамгийн их хаана харсан бэ гэвэл за ер нь бол ном эсвэл сонин их харсан байгаа. 이렇게 보셨을 거라고 За их харсан байхаа гэж бодож байна. За ном сонин гэх юм бол бид дээр бариад шууд одоо дижитал биш аналогоор хараад за бидний хувьд хамгийн их уншдаг зүйл бол Библи байгаа шүү дээ. Библийн үгч гэсэн 다 명조로 돼 있고 за менжороо хамгийн их хийсэн байгаа. 종이에서의 가독성으로 좋다고 또 알려져 있습니다. За менжийн болохоор ном дээр ч юм уу энэ сонин дээр хамгийн их тохирохоор тийм фонт байгаа. 문서에서 널리 사용되고 있다고 볼 수 있죠. 그렇다면 За дараа нь одоо гүдик байна. За гүдик гэдгийн зүйл хаана хамгийн их хэрэглэх вэ гэхээр бидний хамгийн их ашигладаг интернет бас одоо дэлгэц ч юм уу, одоо аппликейшн ч юм уу, мобайл скрин одоо бидний харж байгаа бүхий л зүйл болохоор гүдик фонтыг хамгийн их ашигласан байгаа. 정리를 하면은 За 근데 이제 가독성이 좀 떨어지고 За энэ фонтны талаар солонгосоор нэршлэр нэвж байгаагаар бас ойлгохгүй байх гэж бодоод нэмэлт хэлбэр оруулж байна. За энэ serif, sans serif гэж одоо хоёр төрөл байгаа шүү дээ. За миний фонтны талаар одоо typography-ийн талаар typography мэдвэж нам гэсэн хичээл байгаа. Тэр хичээлийг үзэх юм бол фонтны одоо англиэл талаар ирсэн байгаа. Тэгээ хамгийн чухал гурван төрөлд хуваасны одоо кодик гэдэг байгаа нэг кодик. Тэрийг болохоор өөр хэлбэрээр sans serif гэж нэрлэдэг байгаа. За тэгээд serif, тэгээд handwriting гэсэн гурван фонтны төрөл байгаа. За ер нь харах юм бол ойлгомжтой. Sans serif нь болохоор ийм тэгшгэн ийм фонтууд байгаа. Serif нь болохоор энэчнээ жоо ийм ухлаацтай фонтууд байгаа. Ер нь хөвчлэн. За тэгээ hand serif нь мэдээж гараар бичсэн фонтууд байгаа шүү дээ. За бүгдээрээ Photoshop ороод үзэх юм бол шүү дээ. Фонт ингэ сонгодог доо. Энэ фонт дээрээ дарах юм бол энэ дэр категори байгаа фил дээр. За харах юм бол serif, slab serif гэж байгаа. За энэ serif гэдэг фонтыг дарах юм бол бүгдээрээ энэ фонтыг харж гинөө. Дандаа нэг одоо ном сонин хөвчлэн хэрэглэгдэх фонтнууд харагдаж байна. За энэ sans serif-ийг харах юм бол одоо жоохон одоо хөвчлэн интернетэд хэрэглэдэг фонт ингээ харагдаж байна. За үргэлжлүүлээд бичлэгээ үзье. 자, 오른쪽에는 명조해야 되는데 바꿔놨더니 살짝 어색한 게 있어요. 자, зүүн талынх нь болохоор мобайл, баруун тал нь болохоор номд бичигдсэн фонтын болохоор хэрэгээр ингээд солиод үтсэн чи бас нэг жоохон эвгүй харагдаж байгаа. 왜냐면은
Яагаад гэхээр 이미 서치와 매체를 어느 정도 이렇게 돼 있어야 된다라고 생각을 бид нэр ингээ ном уншаа явангаа ямар ч тач энэ хэмжээний иймэрхүү фонт бичигдэх юм бол гоё харагдсан байна гэсэн тийм үү өөрсдийнх нь бодол байгаа шүү дээ. 하더라고요. 기본적으로는 눈의 불편함을 최소화시키기 위해서 우리가 모바일 또 스크린에서는 코딩 За скринд болохоор кодик буюу sans за скринд болохоор одоо sans serif 아날로그적인 책에서는 명조를 많이 쓰는데 за аналогд болохоор манжуг их хамгийн хэрэгэлдэг. За энэ болохоор basic хамгийн энгийн зүйл байгаа. За тийм ч гэсэн. 책에 있는 거는 명조치기 때문에 За 디자인적으로 모바일적으로 한다면은 어떻게 될까요? за Библиэр бичигдсэн байгаа фонт маань болохоор манжу байгаа шүү дээ. За За Библийн намыг унших юм бол одоо серуп буюу манжу фонтоор бичигдсэн байгаа шүү дээ. Гэхдээ энэ зүйлийг одоо дижитал буюу Photoshop дээр зүйл хийлээ гэх юм бол бүгдээр ямар фонтоор бичих хэрэгтэй болох вэ? Мэдээж серуп фонтоор бичих хэрэгтэй болно. За түүний дараа хэлмээр байгаа зүйл нь болохоор за YouTube channel-ийн thumbnail-ийг аваад ирсэн байгаа. За 길서 사용 가능 행간보다 절대로 넘지 않는 됩니다. За энэ текстэд болохоор хоорондын зай, үсэг хоорондын зай, мөр хоорондын зай, өгүүлбэр хоорондын зай гэж байна. 그런데 이 어간 즉 글자 사이 За 어간 гэдэг нь болохоор үсэг 글자를 읽을 때 힘들어집니다. за энэ хоорондын зай нь болохоор тохиромжгүй байх юм бол уншихад их тохиромжгүй хэцүү санагддаг байгаа. За фонт дизайн хамгийн чухал гэж маш чухал гэж хэлсэн. За тийм учраас одоо текст ингээ бичих нь за солонгосыг болохоор за солонгос текст болохоор жоохон өөр байгаа шүү дээ. Гэхдээ одоо цагаан, ягаан, хянгаан гэж байгаа. За одоо хоёр үсэг хоорондын зай эсвэл хоёр одоо үг хоорондын зай. За тэгээд өгүүлбэр хоорондын зай байгаа шүү дээ. Эднэр хоорондоо одоо тохиромжгүй байх юм бол уншихад жоохон хэцүү байдаг талаар ярьж байна. За энийг болохоор жоохон ингээд зайг ингээд тамруулаад холдоход үүдсэн байгаа. 이렇게 어간보다 글자 사이값보다 행간을 좀 넓혀봤습니다. 한번 비교해 볼까요? За бүгдээр харьцуулаад харж үзэх үү. 상대적으로 편한 게 За аль нь жоохон эвтэйхэн харагдаж байна. 말하는데 이런 질문은 За ийм асуултанд болохоор яг тодорхой хариулт байхгүй байх л да. 이렇게 답이 정해져 있지만 어쨌든 이게 정답에 가깝습니다. За энэ болохоор зөв хариулттай ойрхон гэх юм бол 글자 사이값 근데 이거는 되게 디자인하는데 가장 어떻게 보면 기본일 것 같아요. за энэ болохоор дизайн бэлтгэж явахад хамгийн энгийн зүйл гэж хэлж болохоор зүйл байна. 이게 무시되는 경우에 За үүнийг Photoshop-оор дамжуулаад та бүхэнд нэг харуулъя. За энэ Photoshop байна. За та бүхэн сайн харагдаж байна уу? 예. 디자인할 때 저 같은 경우는 За дизайныг бэлтгэж хийхдээ 오늘은 참고로 포토샵이나 일러스트 за өнөөдөр болохоор Photoshop Illustrator-ыг яаж ашиглах вэ гэдгийг заагаад жоохон цаг хүрэлцэхгүй юм шиг байна. Цаг бага байгаа учраас 이거는 한 번에 글자 사이값도 줄이고 за 상단도 조금 더 넓히는 үсэг 이런 식으로 하는데 약간 더 힌트를 드리면은 за та бүхэнд нэг хинт өгнөгөл 가는 글자마다 사실 띄어쓰기 값이 거의 비슷하게 보여요. за хоорондоо нэг төстөө зай нь харагдаж байгаач. За энэ нь жоохон өргөн харагдаад эсвэл нэр харагдаж байгаа. Тийм үе байдаг. За энэ үед болохоор за нэг үржил нь хоорондын зайгийн жоохон янзлах хэрэгтэй болдог. За жоохон өөрчлөлт үзэх юм бол яг ингээд таардаг гэж үе ингэ байгаа. За ийм зүйлийг мэдээд авчих юм бол дараа нь дизайн хийхэд
хэрэглэгдэх байхаа гэж бодож байна. Ямар ч тач өнөөдөр typo буюу текст дизайны талаар өөр улам заахгүй. За энэ үсэг хоорондын үсэг хоорондын за үсэг үг хоорондын зайг болохоор жоохон багасгаад бас өгүүлбэр хоорондын зайг жоохон багасгах хэрэгтэй гэдэг ийг л өнөөдөр ойлгочих юм болно. За эсэргээрээ хийх юм бол уншихад жоохон хэцүү болно. За бид нэр ямар ч тач нэг энгийн програмууд дээр болохоор ботсноос утгаад бидний хийх гэж байгаас жоохон зайтай байдаг байгаа. За бид нэр Photoshop-ыг ашигладаг гэх юм бол за ихэвчлэн хасах Photoshop дээр одоо өгүүлбэр орны цаг хасах 20-оор ирнэ хийдэг байгаа. За энийг ч гэсэн мэдээд авчаасаа гэж үзэж байна. За тэгээд за фонтыг хамгийн их хаанаас татдаг бэ? За олон төрлийн арга байгаа л да. Сүүлийн үед болохоор бодитоор шууд татдагч. За манай медиа багийн хувьд болохоор юун дизайн гэдэг компани байгаа. Тэнцэнээс одоо төлөөд бас хэрэгэлдэг байгаа. За төлөөд ашиглаж байгаа давуу тал нь болохоор яг үгээрээ за ямар ч компьютер дээр очиод логин хийх юм бол за нөгөө худлаач авсан фонтоо шууд ашиглаж болохоор байгаа. За асуудал нь болохоор тэр нь төлбөртэй учраас хэцүү зүйл байж байгаа. За сарда 10 воноос за тэрнээс тийшээ ер нь төлдөг байгаа. За сул тал за давуу тал нь гэвэл хаанч логин хийх юм бол за компьютерч бай, ноутбукч бай. Тэн дээр орж олно. За өнөөдөр болохоор санал болгох зүйл нь за үнгүүгээр ашиглаж болохоор бас чуулганд хэрэглэж болохоор хамгийн за чуулганд болохоор фонтныг ашиглахдаа гоё бас илүү хөөрхөн харагддаг бас хүмүүс уншигдахад эвтэйхэн фонт сонгодог гэж хамгийн чухал зүйл нь болохоор одоо нөгөө зохиогчийн эрх байгаа. За буруутгах юм бол фонтны зохиогчийн эрхийг зөрчсөн гэж чуулганд хөрөл үүсч болно. За хин нэг за хин нь одоо хариуцлага хүлээх үү жоохон эйгүү байдалд орох байгаа. За хамгийн одоо эвтэйхэн сайт гэвэл нүү гэдэг сайт байгаа. За дизайн хийж байгаа хүмүүс аль түрүүн одоо мэддэг бас алдартай тийм сайт байгаа. За нүнүүний сайтын гоё нь болохоор гоё фонтнууд их цугларсан байдаг. За түүнээс гадна за одоо зохиогчийн эрхийн тайлбар маш их орсон байдаг. За бүгд ер нь хөвчлэн зохиогчийн аваа зүгээр ашигласан ч асуудалгүй тийм фонтнууд байдаг. За бүгдээрээ энэ сайт руу нэг очиод за интернетээр нүнүү гайх юм бол гараад ирнэ. За би бодитоор та бүхэнд орж үзүүлье. За энэ болохоор нүнүү гэдэг сайт байгаа. За жон ингээд санал болгож байгаа фонт, бүх фонт. За сүүлийн фонтууд ч гэсэн ингээд харж болно. За эндээс хайлт хийж болно. За бас жишээлбэл за энэ фонт сэтгэл таалагдлаа гэх юм бол энэ фонтыг ашиглавал хэрхэн харагдах вэ гэдгийг бодитоор бичих юм бол бас бодитоор симплээр ингээд харж болно. За тэгээд татах юм бол шууд фонтыг татах боломжтой байгаа. Энэ чинээс за зохиогчийн эрхийн талаар бичсэн байна.
энийг уншингаа чулуун дотор явж дураараа хэрэглэж болох юм байна. 반 글꼴 자체를 유로 판매하는 겁니다. 이거는 웬만하면 나머지가 자유시간하고는 교회에서 За чулуун дотор болохоор санаа зовлтгүй хэрэглэж болохоор бонд байна. За нүнүү гэдэг сайтаас болохоор бонд ашиглаасай гэж би хамгийн санал болгодог байгаа. Тэгээ гоё бондоо ч гэсэн их байгаа. За энэ чиний санал болгошоо бонд руу очих юм бол за 그래서 이제 교회에서 이제 쓰는 폰트 중에 за чулуунд хэрэглэж байгаа бонднуудын бонд санал болгож гэвэл ямар бонд санал болгох вэ гэж их бодсон байгаа. Миний хамгийн их хэрэгэлдэг бонднуудаас одоо кодик гэж байгаа шүү дээ. Одоо sans serif. За тэр бондноос болохоор за Gmarket sans бондыг санал болгодог. За ингэж харагддаг байгаа. За нүнүүгээ сайтаас одоо очиод бас татаж авах боломжтой байгаа. 계열 중에서는 제일 깔끔하고 수도성이 좋지 않나 생각합니다. За одоо энэ одоо кодик гэдэг байгаа шүү дээ. За харах юм бол эхнийх нь одоо sans serif байгаа шүү дээ. Sans serif бонд чинь өөрөөр кодик гэж нэрлэдэг байгаа. Тэгээ кодик юм бонд дотроос болохоор энэ Gmarket сан энэ бондыг санал болгож байна гэж байна. 근데 이 폰트가 좋은 За энэ бондны гоё нь болохоор за текстж гоё англиар бичсэн ч гэсэн гоё харагддаг байгаа. За текст тоо бичгэж гоё англиар бичгэж гэсэн гоё учраас би энэ Gmarket sans-ыг хэрэгэлдэг байгаа. Бас энийг санал болгомоор байна. За дараа нь болохоор кафе сириз. Энэ бас их алдартай бонд байгаа. Бас их олон төрөл байдаг. 광고 게시판이나 За сүүлийн үед болохоор их зарлал нөгөө нэг автобусны зарлал дээрээс харах юм бол энэ бондыг их ашигласан байгааг бас их олон харж байна. За үүнээс харах юм бол сайн нүнүү гэдэг сайтаас бас хайлт хийж байгаа татаацж байна. За нүнүү гэдэг сайт руу очиод даунлоадыг дарах юм бол энэ пэйж руу шууд шилждэг байгаа. За эндээс татаж авах боломжтой байгаа. Сүүлийн үед болохоор энэ бонд сүүлийн үед хамгийн их алдартай болж байгаа бонднуудын нэг юм шиг байна. Түүнээс гадна за ийм одоо гараараа бичсэн юм шиг юм бонднууд их за хамгийн гоё нь болохоор за үнэгүй гэдэг нь за капе классик тайп. За энийг энэ бондыг хаана хэрэглэх вэ гэвэл за магтан дууны багийнхэнд хэрэглэвэл гоё харагдахаар бонд байж байна. За тэгээд за дахин нэг санал болгоо нэг сүүлийн үед би бас харж байгаа. За Hakku series гэдэг бонд байгаа. Бас мөн ялгаагүй нүнүүгээс search хийх юм бол энэ пэйж рүү очино. 어떤 취지냐면은 뭔가 교육 관련된 걸 작업하거나 할 때 폰트에서 저작권에서 자유롭다 뭔가 그런 것 같은데 여기도 되게 예쁘고 За энд ч гэсэн бас их гоё бондууд 너무 많은 байгаа. Амар олон бонд хэрэглэхээс илүү энэ хэмжээнд бондыг хэрэглэх юм хангалттай хөрхөн гоё дизайн хийх боломжтой байгаа. 여기서 아마 추천도 하시고 За 하셔서 공유하신다면 대단히 도움이 되지 않을까. за ашиглах юм бол дизайн бас тус дэм болох юм болов уу гэж бодож байна. 또 폰트 사용에 있어서 За фонтыг хэрэглэж байгаа учраас миний хэлхийг хүсэж байгаа нэг зүйл байгаа. Тэр нь болохоор дроп буюу одоо сүдэр. 효과를 쓰는 거에 대한 이야기. Сүдрийг хэрэглэх талаар байгаа. За сүдрийг хэрэглэх нь дизайныг хийхэд бодсноос илүү маш их хэрэгэлдэг юм шиг санагдсан. Гэхдээ энэ сүдрийг хэрэглэх үү юу гэдэг нь одоо мэдрэмж харагдаж байгаа зүйл нь амар өөрчлөгддөг байгаа. 그림자를 쓰는 거에 대해서 많이 우리가 고민을 하면 За энэ сүдрийг хэрэглэх үү юу гэдгийг бүнээрээс их бодож хийх хэрэгтэй. За 심플한 세계는 사실 그림자를 넣지 않아도
За ийм гоё тод юм өнгөн дээр болохоор одоо сүүдрийг хэрэглэхгүй байсан ч үнэхээр сайн харагдаж байгаа фонт маань. 그림자라는 거는 За энэ сүүдэр гэдэг нь болохоор буруудах юм бол текстийг харагдуулахгүй 써야 되는데 байж ч болгон байгаа. 웬만하면은 쓰지 않는 게 За сүүлийн энэ бол хэрэглэхгүй байсан нь илүү дээр юм шиг санагдаж байна. 생각합니다. 한번 샘플로 볼까요? За бүгдээ нэг жишээ авч үзье. За хэнийг нь 지금 원주교회 선생님 그 화면에서 아마 주석 달기로 за онжиггүй ах маань дэлгэцэн дээр нөө зураад байна. За баярлаа. За үнэхээр сайн оролцож байна. 네, 됐습니다. За болчлоо. 샘플입니다. За жишээ. 배경에 За ийм бэкграундтэй зурган дээр ийм текст бичнэ гэвэл хэрхэн 할 수 있을까? хийх вэ? Яаж хийх вэ? 식으로 하면 좋을까라고 생각을 하게 되는데 За тэгж бодох юм бол би 하얀색으로 за би цагаан өнгөөр текстээ бичих юм бол өвөлтөө ижилдэх нь харагдаад сайн харагдана гэж. За энэ чинээ сайн харагдахын тулд ингээд сүүдэр нэмлээ гэж бодъё. За энэ яг муу гоё харагдахгүй байна гэж хэлэхгүй ч гэсэн. За сүүдрийг ингээд оруулснаас хойшоо за энэ текст маань одоо цаасан дээр байгаа юм шиг. За ханан дээр байгаа юм шиг одоо ингээд жоохон ингээд 3D маягаар ингээд гарч ирсэн юм шиг харагдаж байгаа. За гэхдээ яг үндсэндээ тэнгэр чинь болохоор юм хоосон газар нь шүү дээ. За тэр тэнгэрт болохоор ингээд сүүдэр хэрэглэх нь болохоор яг зохимжгүй. За яг го эсрэгээр нь болохоор юм хан ч юм уу цаас. За энийг юм наалдсан тийм зүйлэн дээр хийж ийн гэх юм бол сүүдэр хэрэглэх юм бол тэр үед хэрэглэж болох ч гэсэн за ийм за эндээс дахиад нэг зүйл хэлэх юм бол 강조색을 하나 넣어서 за ийм шар өнгийг хэрэглээд өөрийнхөө чухал гэсэн мессежийг өнгийн өршөлтөд хийх бас юм арга байна. За бичлэг хийдэг хүмүүс эндээс олон байгаа юм шиг байна. За Библийн ишлэл ч юм уу юм зүйл харуулах та. За ер нь бол энэ текст маань нэлийн ингээ урт боллоо гэх юм бол за ер нь бол эхлэлээсээ төгсгөл хүртэл нь уншина гэвэл жоохон нүдэнд хэцүү харагдах учраас хоёр одоо ийм хэсэг болгоод текстийг өгүүлбэрээ хоёр хэсэг болгохын дээр байгаа. За миний хувьд болохоор за иймэрхүү маягаар хэрэглээсэй гэдгийг санал болгож байна. За текст нэг урт болох юм бол хоёр нэг-нэгээр бич. За заавал юм текст юм дизайн гэхгүйгээр каталог дээр ингээд чат бичгээд ингээд урт текстийг өгүүлбэрийг ингээд шууд залгуулад бичдэг хүмүүс байгаа штэ. Тийм үе байдаг. За тэгвэл каталог дээр ингээд зарлал ч юм оруулахдаа бас ингээд урт чухал агуулгуудаа бас ингээд enter аваад бичих юм бол сайн зарлал нь харагдах юм болоо да гэж бодож байна. 사실 이제 폰트 얘기하면서 또 하나가 За фонтны талаар ярих юм бол бидний хамгийн их 교회 CI죠. за хэрэглэгдэх чуулганы одоо фонт чуулганы CI 규정이 одоо сайн дизайн гэдэг одоо чуулганы одоо лого байгаа штэ. За өмнө нь болохоор ингэж бүгдийг нэг хийцэн байгаа хийцэн байдаг. Тэгээ энийг бас мэдгүй хүмүүс бас олон байдаг юм шиг байна. 디자인 담당을 하시거나 한다면 여기 깨사모 가셔서 За гесам руу очих юм бол 아실 필요가 있지 않을까 생각이 듭니다. 그래서 보면은 за гесам руу очиж үзэх юм бол за гейн 있는 사람 дэрэгдэх сайт руу ороод намун гэдэг рүү ороод 이따가도 좀 많이 볼 건데요. 여기에 CI 관리라고 있습니다. CI 관리 들어가면은 за гесам руу очиж үзэх юм бол гейн 있는 사람들 сайт руу нэвтэрсний дараа намун руу орох юм бол дизайн дотор байгаа.
За байж байгаад бас их харах байгаа. За CI гэдэг хэсэг байгаа. Энэ хэсэг рүү орох юм бол за дээр нь болохоор олон апдейт хийгдсэн агуулга байгаа. Гэтэ хаашаа очиход усан өмнө нь болохоор тогтцсон зүйлсүүд байгаа. За энийг яг нэршлэн бүгдийг мэдэх шаардлагагүй ч гэсэн за энийг ингэж ашиглах юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Бас ингэж ашиглаж болохгүй юм байна гэдгийг мэдхэд болно. За магадгүй ингэж ашиглаж байгаа чуулган байх юм бол бас хэлж өгөөрэй. Ингэж хэрэгэж болохгүй шүү. За ийм янз бүрийн ингэж текст бэ иймэрхүү дроп ч юм уу, клоп ч юм уу иймэрхүү хэрэгжилж болохгүй шүү. За та бүхэн энэ өнөөдрийн хичээлийг дуусгах юм бол энэ хамгийн түрүүлээ энэ хэсэг рүү очиод бас хараарай гэж үзэж байна. Гэж бодож байна. За энийг хүртэл болохоор фонтны талаар танилцуулсан байгаа. Дахиад нэг зүйл нэмж хэлье. За чуулганд одоо энэ Sigin гэдэг энэ манай лого, энэ зарлал. За манай брэнд юм байгаа шүү дээ. Энийг хэрэгэлдэг бичиж байгаа фонт болохоор нэг төлбөртэй фонт байгаа. За энэ Suman гэдэг нэртэй фонт байгаа. Энэ Suman гэдэг фонт болохоор яг үндсэндээ төлбөртэй бас зохиогч эрэхтэй тийм фонт учраас за ямар ч хоорондоо дамжуулаа хэрэгүүлэх ч юм уу тэгж хэрэгж болохгүй байгаа. Тийм учраас бид нэр за манай Сөүл дүү чуулганы медиагийн тийм учраас тус нь ингээд бэлтгэж өгөх тийм үйлчлэл хийж байгаа. За чуулган тус бүрийн нэртэй юм хэсгийг тус бүрт нь хийж байгаа учраас за үүний дараа бас нэг open chat байгаа. Тэр группт оруулъя. За дараа нь болохоор нөхөрлөмөр байгаа зүйл нь өнгө байна. Color. За өнгө гэх юм бол дизайныг хийхэд за фонтны дараа хамгийн их боддог зүйл за бас их хэцүү. Одоо ч гэсэн фонтны талаар бодвол бишээ. Color-ийн талаар бодвол бас хэцүү. За энэ бол хийгээд их болдоггүй хэцүү зүйлс байгаа. Өнөөдөр хамгийн basic энгийн зүйлсийг та бүхэндээ хэлье. За өнгө гэж юу вэ? За тусдаа бас өнөө хувьдаа суралцаасаа гэж байна. Өнөөдөр ганцхан зүйлийг санаасаа гэж хүсэж байна. Чуулганы өнгө тоон. За би пастор бас ахын дүүс нэртэй сурсан зүйл нь болохоор ер нь бол жоохон гэгээлэг хийя. Гэгээлэг хийцгээе гэсэн зүйл байгаа. За энэнийг та бүхэн ойлгох тухай бол та бүхэнд нэг жишээ харуулъя. За бодитоор ийм үйл явдал болж исэн бодитоор. За дизайн анх удаага суралцаад чуулган дээр сурж байгаа хийж байгаад ясны манна гэд нөгөө 2 сар болгоно нэг гардаг дизайн нэг дуртай нэг юм CD бидэж тэрийг анх удаа хийж ихсэн гинэ. За нэг удаа болохоор нэга жинширүү суки урира гэсэн сэдвээр хийх хэрэгтэй болсон байгаа. За одоо энэ
내가 진시로 속해오리라. За ямар ч эзэн жигнэсээ ирнэ хурдан ирнэ гэж орчуулагдахаар. За ингэж бодож утсан байгаа. 뭔가 문을 열고 들어오시는 이미지를 먹고 싶다. 그렇게 만들어 보고 싶다. 라는 생각을 했어요. Иесусийн дахин ирэлтийг яса хаалга онгоолгоод орж ирж байгаа тийм загвараар хийх санаа орж ирээд хийсэн. За тэгээ энэ одоо харанхуй ертөнцийн эзэн хаалга онгоол бодитоор ингэж дизайн хийгээгүй л дээ. Гэтэ энэ нэлээ бүр өмнө нь хийж исэн учраас бас тэр дизайныгаа олоогүй байгаа. За энэ нь бол харанхуй энэ ертөнцийн Иесус Христийн дахин ирж байгаа болохоор гэрэлтэй харанхуй өрөөнд гэрэл ингэж орж ирж байгаа хаалга онголоод орж ирж байгаагаар дүрстэлж хийсэн байгаа. 이거보다 더 빛이 나오고 자, 라고 만들어서 나는 디자인 잘 됐다 하고 이제 점수를 받으러 갔습니다. 갔는데 за ер нь бол би дизайнаа ер нь бол гоё хийчлээ гэж бодоод нөгөө нэг шалгуулгаар утсан байгаа. За тэгсэн чинь илүү ингээ гэгээлэг жоо өнгөлөг хийж болох уу гэж хэлсэн байгаа. За тэгвэл ер нь гэгээлэг хийх хэрэгтэй гэхээр анх удаа тэр үед болохоор ер нь гэгээлэг ер нь гэрэлтэй хийх хэрэгтэй юм байна гэдгийг бодсон юм шиг байна. За ер нь эцэс нь болохоор саяын харуулсан simple зураг. За нэг иймэрхүү. За тэгвэл одоо юу юм үүлэн дээр суугаад ирж байгаа дүр төрхөөр төсөөлөд хийсэн байгаа. За ижилхэн нэг ийм санаа айдиа ч гэсэн зарим нэгэн жоон харанхуй заахан гэгээлэг зүйлээр хийж болох юм. Тэр үед анх удаа ухаарсан юм шиг байна. За энэ дизайны тэрнээс хойш яаж хийхдээ аль болохоор энэ гэгээлэг өнгө ашиглаад энэ гэгээлгээр хий гэж бодсон юм шиг байна. За одоо ч гэсэн тэгж бас хийж байгаа. 이득도 있습니다. 심지어 이제 밝게 할수록 잉크도 아낄 수 있고요. 친환경적으로 될 수도 있습니다. За ер нь бол гэгээлэг жоохон тод хийнэ гэх юм бол бас жоохон нэг принтерийн хор бас их орно шүү дээ. За та бүхэн бодож байгаа тийгээсэй гэж хүсэж байна. 어렵기 때문에 짧게만 얘기하는데 За өнгөний талаар ярих юм бол ер нь хэцүү тэмцэж богино. Богинохноор тайлбарлая. За гэхдээ тэглэж гисэн юмс дизайны юм хичээлд суухаар ирсэн шүү дээ. За нэг зүйлээ дахиж нэмээд сураад яваасаа гэж хүсэж байна. За энэ өнгөн ч гэсэн одоо алдартай өнгө байдаг бас трендийн бас байгаа. За энэ жил 2024-ийн Pantone Color гэдэг зүйл байгаа. Pantone гэдэг нь болохоор одоо жил болгон энэ өнгө гоё шүү гэдээ одоо энэ зарладаг за компани байгаа. За энэ жилийн өнгө ямар өнгө вэ гэдгийг мэдж байгаа хүн байна уу? За мэдж байгаа хүн байвал чат группт за 3 секундын дотор хариултыг нь оруулаад өгөөрэй. Хайлт хийж бас болох юм дээ. За 3 секундэд тэгвэл хэцүү бах те. За юм байхгүй юм шиг байна. За энэ жилийн өнгө нь энэ Peachy Foods гэдэг нэртэй өнгө байгаа. За би ч гэсэн харангаа ухаарсан. Өнөөдөр манай медиавагийн гишнэр яг энэ өнгөтэй төстэй хувцснууд өмсөд ирсэн байна. За ер нь санамсаргүй юм уу эсвэл энэ санамсаргүй юм уу эсвэл тэгээс төстөө ер нь өмсөд ирсэн болохоор гайхсан байгаа. За энэ жилийн өнгө гэж байгаа учраас за хэрхэн ашиглах вэ гэдгийг сайн мэдэхгүй. Ямар ч тач дизайнд ашиглагтай иймэрхүү маягаар хэрэгжилж байгаа юм байна. За энэ жилийн өнгө энэ өнгө юм байна гэдгийг мэдэх юм бол за ямар ч тач одоо шопинг хийхээр очих юм бол гэдэг ч юм уу. За ер нь бол энэ өнгөний одоо өнгөөр ихэвчлэн зүйлсүүд хийгдсэн байгаа.
За жил болгоно ийм зүйл рүү анхаарлаа хандуулаад хараад за ийм одоо гаргасан өнгөний тон энэ хэсгээр бас дизайн хийвэл гоё болох юм шиг байна. Гоё болох юм шиг байна гэж бодож байна. За би ч гэсэн сайн мэдэхгүй. Ямар ч тач өнөөдөр сурыг игвэл энэ бол зүр гэгээлэг хийгээрээд гэсэн тэр point санаа бүгдээрээ өнөөдөр санаж өгөөрэй. За дараа нь болохоор resource за англиар хэлж байгаа ч гэсэн нэг үгээр хэлвэл чариу буюу их сурвалж. За дизайныг хийхэд юу хэрэгтэй вэ? Хаанаас тэр зүйлсүүдээ олох вэ гэдэг агуулга байгаа. За хоолч гэсэн яг үндсэндээ гоё бүтээгдэхүүн гоё зүйлсүүд байх юм бол амттай хийх боломжтой байгаа. Одоо чариу гэдэг нь одоо хоолоор бол нөгөө амтлагч тэгэл ногоо мах тэр зүйлсүүдийг нь хэлж байгаа гэсэн үг. За энэ нь бол гоё тийм бүтээгдэхүүнүүд гоё зүйлсүүдийг олцсон байх юм бол дизайнаа яаж хийх үү гэдэг их одоо бодох шаардлагагүй болчихно гэсэн үг. За гоё зураг олчих юм бол тэн дээрээ зүгээр текст бичих юм бол баг нэг хэмжээндээ баг ингээд тэр дизайн дуусчихна гэсэн үг. За яг үндсэндээ гоё тийм нэг сурвалжаас гоё зүйлсүүдийг татаж авах боломжтой ч гэсэн хаанаас олох вэ гэдэг нь асуудал байгаа шүү дээ. Хаанаас олж болох вэ гэдгийг хамгийн их бас их боддог юм боллоо гэж бодож байна. За мэдээж хамгийн ихэнд нь болохоор чуулганы дизайн болохоор намуун байгаа. За намуунд очих юм бол бодсноос илүү за хамгийн түрүүлээ нэгд нь болохоор энэ Гесамугийн нанам руу очоод дизайны зүйлсүүдийг хайгаасаа гэж үзэж байна. За ийм дизайны зүйлсүүд шинээр маш их ордог учраас татаж авах ч гэсэн гоё бас за библийн семинарын ийм агуулгатай бас дизайнууд их бас их ордог учраас бүгдээрээ татаж аваад хэрэглээрэй. За дөөний дараа гэвэл за ер нь бол хоёр төрлөөр харж болох бах. За үнэгүй төлбөртэй. За тэр олгож байгаа постэр дизайн бүх зүйлээ үнэгүй болох уу эсвэл төлбөртэйгээр олох уу юу? За миний тавхан танилцуулга сайт ч гэсэн энэ хоёр хэсэгтээс хуваагдах байгаа. За энэ үнэхээр бодох хэрэгтэй зүйл ээ. Яг үнэндээ хэрэглэмээр байгаа зүйлсүүд нь ихэвчлэн төлбөртэй сайтууд их байдаг байгаа. За тийм ч гэсэн. За миний бодлоор бас гоё тийм үнэгүй сайтыг за магадгүй бас төлбөртэйгээр хэрэглэнэ гэвэл иймэрхүү сайтуудыг танилцуул та бүхэнд бас танилцуулж болохоор байгаа. За би энэ чатыг сайн харлаа да. За асуусан хариултыг болохоор Apple чат дээр харж байгаагаад хариултыг нь оруулъя. За эхлээд за үнэгүй ашиглаж болохоор team resource зүйлсүүдийг ханаас татаж авах вэ? Эхний сайт нь болохоор хамгийн алдартай сайтуудын нэг шүү дээ. Pixabay байгаа шүү дээ. За зураг бичлэгийг үнэгүүгээр татаж боломжтой. За энэ үнэгүүгээр хэрэгж болно гэдэг нь за үнэгүүгээр ашиглаж болно гэдэг нь болохоор зүгээр татаа зогсохгүй ямар нэгэн зохиогчийн асуудал гарахгүй зүйлсүүд гэсэн үг. За Pixabay руу хамтдаа нэг очиж үзье.
За линк дээр нь дарсан ч очихгүй. За энэ ийм сайт байна. За энэ чинь за бид нэг олон зүйлийг хайхгүй бах. Байблыг хайх юм бол за иймэрхүү Библийн номыг татаж болох юм байна. За шууд орох юм бол ингээд татах боломжтой байгаа. За энийг харах юм бол маш олон хүмүүс харсан байна. За энэ хамгийн гоё зүйл болохоор үнэгүүгээр ашиглаж болдог. Үнэгүй ашиглангаас зохиогчийн эрхтэр асуудал байхгүй гэдэг юм Pixabay гэдэг сайт байгаа. За би бас энэ удаа бэлтгэнгээ бас төстэй нэг юм сайт болсон байгаа. Amplish. За энэ болохоор Pixabay дээр жоохон төстэй. За иймэрхүү сайтыг хэд хэдэн сайтыг мэдж байгаа нь. За Bible гэдгийг search хийсэн шүү дээ. За Bible гээд хайх юм бол за энд ч гэсэн нэг иймэрхүү Библиэтэй холбогдолтой зургууд гарч ирэх юм байна. Энэ Библиэлд дээр нь иймэрхүү зүйл хийгээд болчих юм байна. Ингээ хайж байх та. Энэ бол гоё зүйлсүүд бас олон байна. За ийм хүн хэд хэдэн сайт руу очих юм бол ямарсан хоорондоо давхцахгүй юм гоё зургууд их бас гарч ирэх байгаа. За түүний дараа болохоор Platicon гэх сайт байгаа. За Platicon гэдэг сайт болохоор ихэвчлэн icon-оор илүү алдартай сайт байгаа. За шаарод search дээр icon гэвэл за Bible гэж хайж үзье. За Библиэтэй холбогдолтой иймэрхүү icon дээр гарч ирнэ. За эндээс татаж болно. За энэ чинээс үнэгүй үнэтэй ингээд хоорондоо холбогдсон байгаа. Гэтэ бас ийм icon дэлгүүр чуулганы дизайн хийх үед за хэрэгтэй тийм зүйлсүүдээ хайж болохоор тийм сайт байгаа. За та бүхэн ч гэсэн Platicon гэдэг сайт байгаа гэдгийг бүгдээрээ хараарай. За энэ үнэгүй бас үнэтэй зүйлсүүд хоорондоо холбогдсон сайт танилцуулъя. За дараа нь Bictizy гэдэг сайт байгаа. За энэ дэрсэн Bible гээд тайз үзцгээе. Саянагаас жоохон өөр нь болохоор жоохон Illustrator тийм файлууд гарч ирж байгаа юм шиг байна. За жоохон зураг шиг. Сайн нэг image одоо жоохон камераар авсан юм шиг байсан шүү дээ. Эндээс анхаарах зүйл нь болохоор энэ очих юм бол энэ зүйлийг заавал сонгож өгөх хэрэгтэй. Тэгжээж үнэгүүгээр санс болтгүйгээр ашиглаж болохоор байгаа. За сайн хийсэнчлэн за энэ хоорондоо ойлгогдсон байгаа үнэгүй үнэтэй гэдэг. За 제육볶음을 하나 만드는데도 돈이 드는데 수십 명이 보는 이미지를 만드는데 제육볶음 값 정도는 내자. 보통 그럴 때 제가 이렇게 얘기하는데 за ямар ч юм үнэтэй зүйлийг ч гэсэн татгаар үе ирнэ шүү дээ. Тэр үед ч гэсэн үнэтэй зүйлээ татаад ашиглаж болно. Гэхдээ энэ хэмжээний маш олон хүмүүс харах зүйл учраас 제육볶음밥 за ямар ч нэг хоолны мөнгө ч гэсэн төлөөд иймэрхүү зүйлийг хийя гэж орчуулах юм болов. За ер нь бол үнэтэй юм авах бас хэцүү. Тэгтээ ер нь бол аль болохоор үнэгүүгээ ашиглаад хийвэл за дараа нь танилцуулах
та бүхэнд санал болгох сайтууд их олон байгаа. За FreeBee гэдэг сайт байгаа. За энэ сайт руу очиж үзье. 네, 여기는 저희 서울중앙교회 За энэ болохоор манай сүүл төвчүүлганы ахын төснөөр үнэгүй ашигладаг ч гэсэн төлбөртэйгөөр ч гэсэн ашигладаг байгаа. Тэр хэмжээнд энд олон чариу буюу бас олон постэр дизайны темплейтүүд байгаа. 좋다고 생각하기 때문에 бас жоохон гоё. 정확한 가격까지 말하면 제가 이제 영업하는 거 보이기 때문에 나중에 접속하셔서 За 구독료 얼마 За дараа нь болохоор бүгдээрээ ороод бас нэг жилд төлбөртэйг сонирхож байгаа бол нэг жилд тэд гэдэг ямар ч тач харах боломжтой байгаа. Гэхдээ нэг жил ямар ч тач нэг тийм их төлбөртэй биш байгаа. За тэр хувьдаа очиод судлаад үзээрэй. За зурагч биш, бас иллюстратор олон төрлийн зүйл байгаа. Ийм пост темплейтер бас их байгаа. За эндээс их ашиглуу. За Библиэд гихгүйгээр за одоо нэг урилга байгаа шүү дээ. Урилга хийлгэж бодоход иймэрхүү гоё темплейтүүд бас их гарч ирдэг байгаа. За эндээс тэгвэл аль нь төлбөртэй вэ гэх юм бол энэ icon байгаа шүү дээ. Шар өнгийн. За энэ бол ингээл хараад явж байгаа л за энэ гоё юм байна да гэж татах гэхээр тэр нь төлбөртэй байж идэг. За тэгээ энэ бол төлбөртэйг ашиглаж байгаа. За энэ бодсоос бол алдартай бас гоё хөөрхөн дэм дизайнууд их байрдаж байгаа. За эндээс хідэн зүйлийг татаж аваад ашиглахын за сайтыг сайн ашиглаараа түүний дараа болгоорой. За энэ болохоор за энийг төлбөртэйгээр ашиглаарай гэж хэлэхэд жоохон хэцүү жоон төлбөр жоохон өртөж байгаа өндөртэй ч гэсэн за тийм ч гэсэн та бүхэнд хэлж байгаа шалтгаан нь за энэ болохоор Солонгост одоо сайн ном дизайн руу болохоор их одоо хөдөлж аваад ашигладаг тийм сайт байгаа. 정부에서 볼 법한 그리고 친숙한 디자인들이 많이 있다고 생각을 해요. 그래서 여기는 조금 가격이 더 나가는 걸로 알고 За эндээс миний мэдхээр болохоор жоон төлбөр нь жоон өртөг жоон өндөр шиг санагдаж байна. 부담이 될 수도 있고 꼭 필요하다면 뭐 За заавал хэрэгтэй өгөөд хэрэглүүл бас гоё л доо. За энийг хэлж байгаа шалтгаан нь болохоор иймэрхүү зүйл ч гэсэн байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй байх. 이 자료는 유료인데 내가 만들 수 있겠는데 하는 경우도 있어요. За заримдаа ийм байдаг. Одоо иймэрхүү дизайн хэрэгтэй зүйлсүүдийг хайгаа явж байхад төлбөртэй мөртлөө би энийг хийж чадсан штэ гэсэн зүйлсүүд байдаг. За тэр үед болохоор ийм постеруудыг харж байгаад энийг хараад энийг ингээд худалдаж авах болох ч гэсэн 33,000 вон юм биш үү те. Англиараа 55,000 вон. 제가 내일까지 우리 교회 가사의 포스터를 만들어야 된다. За маргааш хүртэл иймэрхүү постэр хийх хэрэгтэй боллоо. Энэ нэгтэй үнэхээр сэтгэл таалагдаад байна. Тэгвэл бид нэр 여기를 사거나 энийг худалдаж авах юм уу эсвэл за божтоор энийг хийх юм бол 이게 뭐 이런 저희끼리 하는 얘기지만 за бид нэр яг дотроо ярьдаг л да. 투자식 값이 안 나올 수도 있습니다. 이게 5시간 넘게 작업할 수도 있기 За энийг 5 цагийн турш хийх боломжтой учраас 때문에 이런 유료 사이트들도 за ийм төлбөртэй сайтуудыг гэсэн та бүхэнд санал болгож байна. За анхаарлаа хандуул бас нэг хараад үзээрэй. 제가 마지막으로 За төгсгөлд нь та бүхэн санал болгох сайт болгоо за жуулганд гэлтэхгүй 쓰는 사이트인데요.
маш их хэрэгэлдэг сайт байгаа. Envato гэдэг сайт. 오늘 디자인한 많은 영역들 여기서도 За өнөөдрийн дизайн хийхэд ашиглагдсан зүйлсүүд маань энэ Envato-гоос маш олон хэрэглэгдсэн байгаа. 여기는 유료 사이트예요. За энэ төлбөртэй сайт байгаа. Нэг жилийн доллараар ярих юм бол сайн мэдгүй байгаач. Ийшин маань $200 200 won юм уу? Ямар ч тэр хэмжээний тийм төлбөртэй байгаа. 근데 여기는 소스가 За энэ чинээс source болохоор 이미지 말고 비디오 source болохоор зураг гэлтгүү бас видео бүх зүйл байдаг. За ер нь бол дуу байгаа. За дизайны хичээл зааж байгаа шүү. Гэхдээ өөр за видео темплейтүүд ч гэсэн байгаа. 근데 디자인 소스 За гэхдээ дизайны иймэрхүү загварууд ч гэсэн маш олон байгаа. 이런 것들을 За иймэрхүү зүйлсийг 목업 파일이라고 за юм mockup файл байгаа шүү дээ. За за одоо энэ бодолгийн загвар ингэж t-shirt-ийн загвар гаргах юм бол энэ чинь байрлуулчих юм бол ингэж харагданаа гэдгийг харуулж болдог одоо mockup файл байгаа шүү дээ. 아까 제가 혹시 강의 처음에 За та бүхэнд хамгийн анх харуулсан постэр 조금 더 예뻐 보이게 같이 공유할 때는 포스터 постэр mockup постерыг одоо гоё харагдуулах юм mockup-ыг хайхын тулд постэр mockup-ыг хайх юм бол иймэрхүү зүйлсүүд гарч ирнэ. За энийг ингээд татчих юм бол Photoshop дээр энэ зураг энэ имиж зураг оруулах юм бол бодитоор бид нэр одоо бодитоор постоо хэвлээд наасан юм шиг иймэрхүүгээр харагддаг. Энд ямар ийм сайт байгаа. Энэ ч гэсэн манай медиавагаас одоо төлөвлөлтөөр ашиглаж байгаа. За миний бодлоор болохоор одоо төлбөр төлөөд хамгийн сайн ашиглаж болох сайтуудын нэг юм уу? За ботооч байгаа, бас фонтч байгаа. За одоо ийм английн фонтуудаас бас гоё фонтууд их олон байгаа. За энэ нэг зохиогч ирэхийн ч гэсэн асуудал бас гайгүй, бас төлбөрийн хувьд ч гэсэн хямдхан байгаа. За дизайнераараа илүү нэг жоохон гоё хийя гэх юм бол за клип арт гэдэг сайт болохоор 50,000 won байгаа. Гэтэ энэ болохоор 1 жилийн 200,000 won. За за та хүн дуусаад нэг сайт руу очиод нэг шалгаж үзээрэй. За энэ хүртэл 소스 한번 사이트 없는 걸 공유해 봤는데요. 저 말고도 지금 보고 계시는 다른 데 쓰고 있는 게 분명히 있어요. за эндээс өөр бас төлбөртэйгээр ч юм уу хэрэгжилж байгаа тийм сайтууд олон байгаа бах. За сүүлийн үед болохоор ийм зүйлсүүд олон байгаа учраас нэг open chat та бас нэдэ дамжуулвал бас гоё юм олох юм бол 저작권 해결해야 된다. 뭐 이런 거 같이 알려주셨으면 좋겠습니다. за тэгж оруулвал бас гоё байна. 이런 리소스가 사실 있습니다. 뭐냐면은 오늘 자료 같은 것도 공유 받으면 좋잖아요. 디자인하는데. 네. За өнөөдөр 제가 이제 저만의 약간의 MSG를 얹히는 디자인의 그런 소스들이 몇 가지가 있거든요. 그 중에 두 가지가 텍스처랑 이제 요즘에 조금 이렇게 유행이 살짝 지나가고 있는 그림자를 얹히는 디자인이에요. 그래서 한번 보여드릴게요. за миний хамгийн их хэрэгэлдэг. За өнөөдрийн хичээлээр дамжуулаад бас тав хүнд иймэрхүү одоо source өгвөл гоё л доо. Гэтэ миний хувьд хамгийн их хэрэгэлдэг зүйлсээ тав хүнд харуулъя. 그냥 이렇게 얹혀져 있는 디자인인데요. За ийм дизайн байгаа шүү дээ. 만약에 이렇게만 하면은 За 디자인 아주 잘 됐네 이렇게 하실 수 있잖아요. 근데 여기에다가 за энэ текстийг харах юм бол зүгээр нэг хоос юм шиг харагдаж болно шүү дээ. Гэтэ энэ дээрээ 일단은 이 흰색 배경이 너무 단조롭죠. за энэ цагаан өнгийн бэкграунд 지금은 일부러 단조롭다고 했습니다. 왜냐면 새로운 걸 얹어야 되기 때문에. 굳이 이런 종이 질감을 하고 за иймэрхүү цаасны
ийм зон тод байгаа учраас апочдыг энэ жоохон багасгаад за энэ дээр нэмээд за ийм сүүдэр за энэ тод байгаа учраас жоохон багасгаад апочдыг багасгаад за анхандаа ийм цагаан байсан дизайн байхгүй юм шиг харагдаж байсан. За иймэрхүү бодлоо жоохон нэг л хийцэн юм шиг харагдуулж байгаас. Иймэрхүү саас төр их байдаг. За ямар ч тач энэ хичээл даав хүн ямар ч тач суралцгаар ирсэн шүү дээ. Тэгээ ямар ч тач нэг юм олоод буцах хэрэгтэй. Байгаа учраас за миний за нэг цуглуулсан байсан зүйлсээ за өөрийнхөө энэ цуглуулж ирсэн зүйлсээ ямарсан чат группт оруулъя. За энэ дотроос үнэтэй зүйлсүүд ч гэсэн олон байгаа. За миний хувьд MS team source-ийг тав хүндээ өгье. За ямар ч чат группт бас ингэж бичиж байгаа учраас хариу өгж байгаа болохоор бас их гоё байна. За одоо хугацааны дараа зүүмээр оролцож байгаа болохоор жоохон тийм байна. За энэ хүртэл болохоор resource-ийн талаар ярьсан ярьж байгаа зүйлс байгаа. За харах юм бол за ийм за дизайн хүмүүс гоё зүйл хэрэглүүл гоё шүү дээ. Сүүдэр байгаа. За ер нь бол нөө төлбөртэй учраас нэг жоохон чанартай зургууд байгаа. За хийж хэрэглэж магадгүй учраас за энийг болохоор би линкээр удахгүй окей. За түүний дараа болохоор хэлмээр байгаа зүйл нь болохоор reference байгаа. За дизайн хийхэд хамгийн чухал зүйлс байгаа. За чуулганы дизайны үйлчлэл хийхэд болохоор хамгийн чухал юм шиг байна. За чуулган дотор дизайны үйлчлэл хийхэд шин зүйлийг хийхээс илүү өмнө нь хийцэн байсан зүйлийг жоохон өөрчлөөд тийм хийх хэрэгтэй үе болдго штэ. За reference нь болохоор их цагийг бас юмдаг. Бас хөөрхөн гоё зүйлсийг хийхэд хэрэгтэй байгаа. За мэдээж одоо Gesamu сайтаас өмнө нь урьдчилаад хийсэн мэсэн постэр, урьдлага тэр зүйлийг хараад татвал гоё ч гэсэн. Яг үндсэндээ бид нэр reference-ийг болохоор урьдчилаад 미리 reference 갖고 있는 거. За reference гэдэг нь ер нь санаа хаанаас их авдаг вэ? Хаанаас авдаг вэ гэсэн ер нь тийм утгатай. За дизайны жоохон анхааралтай болвол за энэ гоё зүйлсүүдийг үзэж таарах бах.
За нэг дизайн хийдэг ч маа өмнө нэг ингэж хэлж ирсэн. 저는 마치 요셉의 Би 창고처럼 자기는 레퍼런스 창고가 있다고 얘기를 하시더라고요. 그래서 흉년이 오면 디자인적인 흉년이 오면 그 창고를 연다. 그래서 마치 요셉처럼 이게 좀 예시입니다. 그래서 자기는 그 곡식 창고를 열어서 어떤 디자인을 하는데 영감을 얻는다. 부족할 때 참고를 한다라고 하는데요. 흉년을 대비해야 될 것 같아요. 저도 그래서 저만의 곡식 창고를 지금 많이 쌓아놓고 있었습니다. 오늘은 за өнөөдөр болохоор энэ агуулах юм байх та. За ямар ч дэж тэр тав хүн танилцуулъя. За хамгийн чухал нь болохоор Pinterest байгаа. Угсаа алдартай сайт. За зураг, дизайн хамгийн цугласан байгаа. За дизайнд үйлчлдэг, дизайнд анхааралтай гэх юм бол хагаад өөрийнхөө одоо категори тийм зүйлс өөрийн гэсэн тийм референсыг цуглуулсан зүйлстэй болов гоё юм байна. 추천드립니다. 여기 한번 가볼게요. За бүгдээрээ нэг хамт 가기 전에 Pinterest руу очие. За очихоос өмнө 가서 한번 설명을 드리겠습니다. за очиод та хүн танилцуулъя. 네, 여기가 핀터레스트 За энэ Pinterest гэдэг сайт байгаа. SNS로 내가 관심 있게 보던 것들이 이렇게 비슷한 것들이 쭉 뜨는데요. 이것은 어떻게 보면 계속 여기 추천해 주는 곳이고 За 를 눌러서 за өөрийнхөө профайл руу очих юм болоод 이제 제가 쌓아놓은 공간 за миний цуглуулсан юм зүйлсүүд байгаа. 이렇게 굿즈, 뭐 포토존, 티셔츠, Фотозон, тишерт 운동하는 거, 뭐 굿들이 다 있는데 бүгдээрээ ингэ байна. 예를 들면은 За за жишээ авах юм бол сүүлд за 여기 있네요. за постэр 교회에서 лоочих юм. За чуулганы постэр дизайны их хийдэж штэ. За ийм гоё ийм постеруудыг энэ чинь их цуглуулдаг. За ингээ харж байгаад за дараа нь энийг хаач юм ямарсаа хэрэглэхээр юм шиг байна да гэх юм болвол мэдээ гэсэн тэр постеруудаа ингээ цуглуулдаг. 보시면은 어디 За харах юм бол хаана хэрэглэх вэ гэдгийг та хүнд нэг мэдэрдэж байна уу? За энэ гэх юм бол 성경 인물들 넣어서 за энийг одоо Библийн номн дээр Библийн одоо баатруудыг хадлаад Библиэтэй холбогдолтой юм дизайн хийх юм бол болох юм байна да гэж цуглуулсан зүйлсүүд байгаа. За олон байгаа сте. 꾸준히 한 몇 년을 모으다 보니까 За нэг тууштайгаар ингээд олон жил цуглуулсан чинь за заримдаа болохоор дизайны юм санаа орж ирэхгүй болвол ийшээ очиод зүгээр ингээд харж явах юм бол их тус болдог байгаа. За энийг татчих авъя гэж боддог байгаа. 한 가지 일화가 바로 최근은 아닌데 За нэг хэдэн жилийн өмнө залуучуудаас нэг санал орж ирсэн байгаа. За 회사에서 몇 년 전에 새로 지었는데 개관식을 알리는 포스터가 필요하다고 갑자기 연락이 왔어요. за гинт нэг додлого ирсэн байгаа. 언제까지 За юу юм бол за ямартайч нэг постэр хийгээд өгөөч гэж хийсэн байна. Гэхдээ хизээ хүртэл вэ гэсэн чинь 이번 주요. энэ 7 хоног гэсэн чинь 보통 이런 경우가 참 нэ гэж хатаа нэг тийм үү гэд гайхсан. За иймэрхүү зүйлсүүд сүүлийн үед ер нь бол их дизайн хийхэд ирдэг. 이번 주가 말이 이번 주지 사실 2, 3일 뒤였거든요. Баар яг үнэндээ энэ 7 хоног гэж байгаа ч яг үнэндээ 1 2 3 хоног дотор л 그리고 저에게 준 자료는 байдаг шүү дээ. За 하나는 아니고 쓸만한 자료가 아니고 하나였어요. 어떻게 하지? за 이게 저는 흉년이 왔다는 걸 직감하고 그동안 쌓아놨던 за ийм нэг зураг ирсэн. 창고로 달려갔습니다. За өөрийнхөө нөгөө нэг одоо цуглуулж исэн энэ зургуур руу очиж за ер нь гоё харж байсан чинь за нэг зүйл ингээд нүдэнд харагдсан байгаа. За энэ постэр 쇼핑몰이나 새로 지은
За шинэ юм барилга дизайн юм шиг байна. Энэ гоё юм байна. Тэгээ сайн нэг өгсөн зургийг ашиглаад жоо төстэй ч юм уу. За энийг харах юм бол доор нь төстэй зургуудыг бас ингээ харуулж өгдөг байгаа. За иймэрхүү дүр төрхөөр дизайн бэлдэх юм бол гоё юм байна да гэсэн бодлыг тэгээд дизайн хийхээр болсон байгаа. За эндээс бүр ингэ шинэ хийхээс илүү за энд ингээ барилгаа тавиад за залуучдын хэсгээс ийм гэж бичээд яг ингээл жон төстөө хийчээ гэж бодоод хийсэн зүйл нь. За ийм дизайн санаа аваад референс буюу эдгээр одоо санаануудыг цуглуулад хийсэн зүйл маань залуучууд Чэньяня Кван Кван шиг за миний мэдгүй байна. Ямар ч тач залуучуудын одоо ийм байр барьж байгаа гэсэн чинь тэнтэй холбогдолтой л постерийг ингэж хийсэн юм шиг байна. За ийм зураг авсан, ийм постерийг хараад за амар өөрчлөгдсөн байна уугүй юу мэдэхгүй юм л да. Гэтэ ямар ч тач харах юм бол за доор нь харах юм бол за доор нь ийм давхард нь байгаа гэдгийг бичээд өгөөрэй гэсэн учраас доор нь бичсэн байгаа. За энэ байрлал нь жоохон төстэй байгаа. За ийм гэрэл нарны гэрэл бас одоо тэнгэр нь жоохон өөрчлөгдсөн байгааг харж байна. За дараа нь ингээд төлөөр өөрчилсөн байгаа. Тэгээ нэг юм постэр хийсэн байгаа. За өнөөдөр болохоор дизайн за 4 жилийн зуны хийсэн семинарын фото зооныг хийхд болохоор за ийм бодох хэлбэртэй болсон байгаа. За ийм загварууд байгаа учраас за хэрэгтэй гэвэл за төгсгөлд нь болохоор түүлийн талаар та бүхэнд ярьж байгаа. За эцэст нь болохоор энэ зүйлсийг тэгвэл яаж хийх вэ гэж их бодох хэрэгтэй болно. За би ч гэсэн түүлийн талаар эцэстээ ингээ ярина гэвэл за энэ хоёрыг ярихаас өөр аргагүй болно. За зураг хийхэд зураг дизайн энэ хоёроос илүү бас өөр олон програмууд байгаач туулаас олон байгаач за энэ хоёрыг эцэст нь энэ хоёрыг очдог. За саяны харуулсан одоо ресурс бас пострууд байсан шүү дээ. За тэднийг хэрэглэн гэх юм бол эцэст нь энэ Adobe компаниас гаргасан програмыг бүгдээрээ сайн мэдж байгаа үстэй. За энэ бас төлбөртэй байгаа. За бид нэр чуулган тус бүрт хөдөлтөж авсан нэг хаяг байлаа. Хөө тэргээрээ нэвтрээд хамтдаа хэрэгжүүлж болох байгаа. За чуулган тус бүр нэг байвал хэрэгтэй гэж бодож байна. За анхандаа энэ төлөвлөлийн талаар ирэн заах уу гэж бодож байгаа. Дээр нь гэхдээ цаг жоохон бага байсан. За энэ хэрэгтэй үгүй юу гэдэг хүн тус бүр жоохон өөр учраас за яг өнцөд сүүлийн үед YouTube дээр ингээ хайлт үзүүлэх юм бол үнэхээр сайн гарч ирж байгаа. За
За YouTube-ээр дамжуулаад бүр хангалттай сурах боломжтой байгаа. За өнөөдрийн түүл заагаас үлээг. За түүлийг хаанаас сурах вэ гэдгийг 1-2 зүйлийг санал болгоё. За нэг нь болохоор төлбөртэй сайт байгаа. Class 101 байгаа. За сонсно үгүй мэдэхгүй байгаа ч энэ чинь болохоор төлбөртэй сайт байгаа. За энэ дотроос хайлт хийх юм бол Photoshop сурмаар байвал иймэрхүү Photoshop-ийн юм хичээлүүд байгаа. За энийг ирэн санал болгож байна. За эндээс илүү олон бас ийм хичээлүүд бас байгаа. За энийг би яагаад ингэж та бүхэн санал болгож байгаа вэ гэхээр за энэ зааж байгаа хүн болохоор яг үндсэндээ YouTube юм ба. Class 101 дээр очих юм бол ямар ч очих юм бол ямар ч цэгцтэй бас ингээд дахиж давтаж үзэхэд гоё тохиромжтой ч гэсэн YouTube руу очих юм бол Jonkba гэдэг YouTuber байгаа. Дизайнерийн түүлийн талаар ер нь амарханаар ингээд заалгацсан байгаа. Бас алдартай хүмүүсийн нэг юм уу? Эсвэл сайн тайлбарладаг хүмүүсийн нэг гэж бодож байна. За энэ хүн болохоор бодитоор motion graphic бүр бодитоор нарийн тайлбарлал motion graphic-ийн талаар ер нь бол бичлэгийн талаар хөвчлэнэх хэрдэг хүн байгаа. За ийш очих юм бол одоо өнгөний талаар ч гэсэн байгаа, дизайны талаарх мэдлэгүүд олж авахаар тэм зүйлсүүд байгаа учраас за бүхэн санал болгож очиж нэг удаа сонсоод нэг удаа үзээрэй. За Canva түүлгээ байгаа. За чат группэн дээр шигсэн заалал. За чуулганаас болохоор төлбөртөөгийн чуулганаар дамжуулаад үнэгүй ашиглаж болохоор тийм. За Canva болохоор за энэ дараагийн дизайны хичээлийн дараа орох заахаар одоо төлөвлөгдсөн байгаа. За энэ за төлбөртэй ч гэсэн чуулганаас ашиглаж болохоор тийм зөвшөөрөл аваад ашиглаж аваад та бүхэн хэрэгжилж болохоор тийм төлөв байгаа. За үнэхээр бас алдартай тийм хүн заахаар болсон байгаа учраас та бүхэн бас хүлээлттэй байж хад болох юм шиг байна. За дараагийн заах хүнийг бас дуустал нь сонсож өгөөрэй. Бодитоор энэ төлөвлөлийг за Canva-гаар дамжуулаад бүр бодитоор энэ өнөөрөө YouTube руу очих юм бол за ийм short бичлэгийг хийсэн байгаа. Энэ short ди болохоор Canva-гаар дамжуулаад хийж байгаа. За Canva-гаар хийх юм бол дизайн хийхгүйгээр одоо видео ч гэсэн хийх боломжтой байгаа. За маш амархнаар. За би амархан гэх юм бол за сонсож байгаа хүмүүс жоо хөцлөөцмөр болж байгаа. Ямар ч тач хурдан хийж болно. За ийм бас ийм зүйл түүл байгаа учраас за ер нь эцэст нь болохоор Photoshop, Illustrator за тэрийг хэрхэн сурах талаар сайн Class 101 гэдэг гоё ч гэсэн за тэнд бас хичээлд оруулсан байгаа. YouTuber байгаа шүү дээ Jonkba гэдэг энийг санал болгож байна. За тэгээд нэмэлтээр болохоор Canva амархнаар хийж болно. Дараагийн хичээлийг бүгдээрээ хүлээж байгаарай. За энэ шиг бол цаг бол нэлээд өнгөрсөн байна.
За чав관. За дизайны зохиогч ирэхэд 미디어 선교부 안에서 봉사하다 보면 저희 교제하다 보면 형제자매님들끼리 이 얘기를 참 많이 합니다. за дизайны үйлчлэл явах юм бол ахын дүүснэрээс олон хилдэг зүйлс байгаа. Тэр нь юу вэ гээрээ? 다이어그램 세 가지를 그려가지고요. За нэг гурван зүйл байгаа. 하나하나마다 넣습니다. За 이게 뭐 빛의 삼원색에 대한 얘기냐 그런 거. за энэ нөгөө гурван өнгөний талаар ярих гэж байгаа зүйл бол биш. За энэ байна. 이걸 보시면은 За энийг харах юм бол 크게 빠르게 за эббэгэ гэдэг нь одоо гоё хөөрхөн. За баругэ гэдэг нь хурдан, 저렴하게 보통 이렇게 저렴하게 있습니다. гэдэг нь болохоор хэлбэрхэн юм болов. 근데 За гэхдээ сайн харах юм бол хөөрхөн, хурдан гэвэл үнэтэй. 빠르고 저렴 За энэ хурдан бас амархнаар хийн гэвэл ер нь бол хөөрхөн бас гоё гарахгүй, хийдэггүй. За хөөрхөн мөртлөө амархан гэх юм бол 시간이 많이 걸립니다. 저렴 하기 гэдэг нь за гоё тэгээ хурдан амархнаар гэх юм бол хийгээд өгөөрэй гэх юм бол за тийм зүйл гэж байхгүй гэж бид нар хэлдэг. 생각을 저는 이제 За миний хувьд болохоор медиабагийн гэлтгүү. 이 마인드를 항상 가지고 있어요. За энэ зүйлийг дизайн гэхгүйгээр өөр зүйлсэд бас яг энэ гурван зүйлсээ баримтлаад өгдөг байгаа. Хэн нэг нь ямар нэг ажил өгөх юм бол хөөр гоё хийхдээ ч хурдан хийгээд өг гэх юм бол 일명 단가가 높아집니다. 얘기하고 예쁜데 좀 값이 싸야 됩니다 하면은 за ер нь гоё гэхдээ чарамагээ гэдэг чи одоо жон хямдхан өртөгтэй юм уу? 오래 걸립니다. 얘기하. Хийх юм бол ер нь цаг их бас их зарцуулна. 우리가 봉사할 때 이걸 За үйлчлүүл энийг юу гэж бодох вэ? Үйлчлэлийн явцдаа 지금 내가 디자인을 할 때 тэгвэл би дизайн хийхдээ би яагаад ингэж удаад байгаа юм болоо? Яагаад ингэж удаан цаг хугацаа зарцуулж байгаа юм болоо гэх юм бол би илүү гоё хөөрхөн 유료를 쓸 수가 없구나. 그렇기 때문에 오래 걸리는구나. хийх гэж байгаа учраас хийх гэж байгаа тэгээд бас жоохон төлбөртэй хэрэглэх боломжтой учраас ингэж удаан хийж байгаа юм байна гэсэн бодол зэс төрдөг. 빠르게 하는데 За би гоё хөөрхөн мөртлөө хурдан хиймээр байгаач. 사이트를 쓸 수 있구나. 그러니까 디자인하다 보면 가끔 За дизайн хийгээд явах юм бол 영역에 있어서 заримдаа болдоггүй зүйлсүүд байдаг. Би яагаад ингэж хийж чаддгүй юм бол яагаад шин санаа төрдөг юм бол гэсэн бодол төрдөг. 그러면 과감하게 가운데 За дээр үед яг голд нь байгаа опшн гэдэг энэ байхгүй. 생각을 해보자. 그리고 벤다이어그램 한번 또 다음에 한번 За ямарсаа оршуулгаж засаж байгаа хэцүү юм байна. Гэтэ энийг ч гэсэн нэг дотроо бодоод ямарсаа хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд та бүхэндээ дамжуулж байна. 마지막으로 За төгсгөлд нь болохоор 전국 봉사자랑이 필요합니다. за 오늘 저만 이렇게 앞에 나와서 얘기하는 게 좀 за миний хувьд болохоор ингээд та бүхний урд гараад ингээд зааж байгаа нь жоохон ичмээр байна л да. Яг үндсэндээ 함께 디자인하는 것들이 энэ ахын дүүснэр маань дизайн хийснийг 나와서 공유해 урд гараад зарлаад тэргээ жоохон гайхуулах хэрэгтэй. 교회에서 봉사를 За чуулган дотор өөрийнхөө үйлчлэлийг гайхуулна гэдэг нь за жоохон гайхуулах гэдэг нь яг сайн тохиромжгүй байж болох ч гэсэн за ямар ч тач хоорондоо тэр файлуудаа хийсэн зүйлүүдэд дамжуулах. 벌써 깨산모에서도 За боддоор гисамууд 많이 보여주신 것 같아요. тэр ч гэсэн бүгдэрийг оруулсан байгаа шүү дээ. 여러분들이 뭐 오픈 채팅방이라든지 이런 것을 통해서 많이 공개해 주시고 За 해주시면은 хоорондоо хавхалцаж бас их өгвөл 이게 많이 참 도움이 돼. тэр их тус болох юм болов уу гэж бодож байна.
За Gesamo. 자 오픈채팅. 자. 앞서서 먼저는 오픈 채팅방에서 저희 직접적으로 같이 공유해 주시기를. За нөгөө open chat байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг нээлттэй чат групптэй бас хийсэн зүйлсүүдээ бас нээлттэй оруулж өгөөсэй гэж хүсэж байна. За би ч гэсэн дизайныг жоо удаан хийсэн ч гэсэн одоо ч гэсэн хэцүү зүйлсүүд ч гэсэн их байдаг. Сүүлийн үед болохоор нэг юм урилга хийсний хараад бас илүү энийг хийсэн байгааг хараад бас их сайн ашиглаж байгаа. залуучуудаас урилга хийгээрсэн дизайн хэрэгтэй ч гэсэн за надад хэрэгтэй зүйл нь болохоор юу ямар агуулгад юу байх юм болоо гэдг нь хэрэгтэй байсан. Тэрийг мэдэхгүй байсан. Хэн нэг ийм оруулж өгсөн байсан энэ одоо постэр цагс байхгүй. Надад их ямарсаж тус болсон гинэ. Тус их болсон гинэ. Тийх одоо урилга хийхэд их тус болсон байгаа. За энэ урилга болохоор дараагийн хичээл дээр хэрхэн хийх талаар заах болно. За ямар тааж хамтдаа энтгэрийн файлуудаа нэг нэгэндээ өгөө дамжуулаасай гэж хүсэж байна. 자, 자, 이런 зарлал байна. Дараа нь юу болох талаар зарлал байна. За, эднэр нь нэрэхгүй юм шиг. Яа, за ямар ч тач орчуулгын үед өөрөө ойлгоод байгаа мөртлөө бас юм хурдан ярьж байгаа шүү дээ. Тийм мэргэжлийн үг хэллэгүүд бас дунд нь гарч байгаа учраас дунд нь гацчих ч юм уу. Тийм зүйл бас их олон болж байгаа шиг байна. Гэхдээ ямар ч тач огт солонгосыг мэдгүй гүний юм сонсох юм бол бас ойлгомжтой зүйлсүүд олон гарч ирэх байхаа гэж бодож байна. Энэ хичээлийн 2 дахь хичээл гэж бас байгаа. Хэрвээ цаг гарах юм бол тэрийг ч бас та бүхэндээ орчуулад ингээ дуу оруулаад бас бичлэг болгоод оруулъя гэсэн бодолтой байна. За ямар ч таж чуулганы дизайн хариуцаад хийж байгаа бүхий л ахын зүстэй маш их баярлалаа. Тэгээ бэнд групп байгаа. Бэнд групп дээр медиавогийн бэнд групп дээр бас өөрсдийнхөө дизайны хийсэн зүйлсүүдээ тэр групптэй бас оруулаад яваасаа гэж хүсэж байна. За тэгвэл энэ хүрээд хичээлээ дуусгая. Баярлалаа.